байцгаана уу? Мөн үү байна? Соно байна. За, Ванкувер хотын нэг онцлог гэдэг юм бол Sea-Bus, эсвэл Aqua-Bus буюу одоо далайн автобус гэж байдаг. Тэгээд тэр далайн автобус нь ер нь яг нийтийн тээврийнхаа нэг хэрэгслийн нэг хэсэг гэж явдаг. Тэгээд яагаад гэдэг юм бол Ванкувер хот нь далайгаар хүрээлэгдсэн байдаг болохоор одоо ойрхон өөр арал руугаа энэ Sea-Bus-аар ингээд явж болдог. Тэгээд за өнөөдөр бит хоёр одоо энэ удаагийн ярианда Sea-Bus эсвэл одоо бусад нийтийн тээврийн хэрэгслийн талаар дэлгэрэнгүй ярина. За эхлээд зооноо танилцуулъя. За ингээд зурган дээр байгаачлаа Ванкувер хот нь ингээд 3 хэсэгт ингээд хуваагдсан. 1 2 3 дахь хэсэг буюу одоо 1 2 3 дахь зоон гэдэг. Тэгээд нийтийн тээврийн одоо энэ хэсгүүдээс хамаарат өөр үнэтэй байдаг. Жишээ нь одоо 1-р хэсэг дотроо зорчхоор бол ингээд хідэн автобусны буудал явна уу ерөөсөө хамаагүй. Ерөөсөө яг нэг зооныг мөнгө төлдөг. Тэрнээс одоо 2-р хэсэг буюу одоо 2-р зоон дотроо байвал ялгаагүй бас л нэг одоо юуны зооны мөнгө төлдөг. Тэгээ нэгээс 2 руу явах юм бол одоо 2 зоон. Нэгээс 3 руу явах юм бол одоо 2 зооны биш 3 зооны мөнгө гэд төлөө явчихдаг тий. Аа. Тийм. Тэгээд соно чамд тийг санагдсан надад болохоор ингээд хамгийн анх би одоо 13 таад ирчихсэн. Тэгээд зооныхон ялгааг сайн гаргаж мэдэхгүй. Тэгээд за 3 дугаар зоноос 2 дугаар зооны дотор явах юм бол одоо хэдэн зооноор явдсан бол 2 зооны юм болоо 1 зооны юм болоо гэдэг конфьюз одоо. Ааха. Тийм байсан. Тэгжсэн. Угаасаа одоо ингээд би бас нөө ирэх өмнө интернетээс харж байсан байхгүй юу. Тэгээд интернет дээр бас яг сая хэлсэнчлээ 1-ээс 2, 1-ээс 3 хүртэл гэж үүдэг. Яг нэг юм юу шигтэй одоо математик хичээл шиг багш нь ингээд за 1-ээс 2 бол ийм 1-ээс 3 бол ийм гэсэн нэг гэрийн даалгаварт 3-аас 2 морийг өгсөн шээ. Тэгээ альны болоо гэж боддог. Толгой иргэдэг. Тийм. Гэтэ 3-аас 2 нь бас яг 2 зооны үнэл юм байлээ л дээ тий. За. Тэгээд чи цагийн талаар мэдээлэх үү? Ямар цагуудаар явдаг вэ? За тийм. Ер нь бол ажлын өдрүүдээс одоо оройны 6 цагаас хойш тэгээд амралтын хагасаа бүтэнсэн бүхэл өдөржингөө бүгдээрээ ингээд нэг зонд болдог байгаа. Одоо 1-ээс 3 дугаар зоон руу явах орондоо ч гэсэн нэг зооны төлбөр төлөө явдаг байгаа. Тэгээд заримдаа хүмүүс нь ингээд ажиллаад тарч байгаа 5 юм уу те 5:30 мөчөд ингээд тарчаад нэг 30 минут ном унш суудаг ч юм уу эсвэл ойрхон дэлгүүр ороод хэрэгтэй юм авдаг ч юм уу 6 алтыг хүлээгээд тэгээд тийм бол одоо 1-ээс 3 руу явж байгаа хүн ч юм уу те ингээ 2 зоон 3 зоон төлөхгүйгээр ингээ нэг зооноор явах боломжтой байхгүй юу? Хол гэртээдэг хүмүүс наач айгу дэжгүй юм а те. Тэгээд гол нь үн чинь болохоор юм байгаа даа те одоо зоон дотроо ер нь бол автобусаар ч явсан болно тэр дундаа Skytrain-ээр явсан ч болно. Гол нь яг нэг юугаа хэрэгэлдэг штэ нэг тикетээрээ. Гэтэ тэр нь яг 90 минут дотроо л бол ер нь бол хэдэн удаа автобусаар дамжина уу хэдэн удаа метрогоор дамжина уу яа нэ энэ бол өстой хүнийхэн дур те. Яг л нэг төлбөрөөр явах болохоор харин тийм. За тэгэхээр за тэгвэл яг автобус энэ метроныхоо тасалбарыг яг яаж авдаг вэ? Тэр талаар мэдээлэл өгч. Тасалбарыг нь болохоор ингээд энэ зурган дээр байгаачлал шиг ингээд 3 өөр төрөл байгаа. За эхнийх нь болохоор зөвхөн нэг удаагийн билет аваад тэр нь болохоор нэг талдаа $3 төлөөд 90 минут сая соногийн хэлтг шиг ингээд автобусанд сууж болно, метронд сууж болно, дамжаад явчих болно тий. Хоёр дахь нь болохоор Compass Card байгаа. Compass Card гэдэг нь одоо Монголын системтэй адилхан мөнгөө цэнэглээд тэгээд ингээд зүгээр дараад уншуулад явцдаг байгаа. Гэтэ тэрийгэ эхэлж авах тулд $6 Compass Card аваад тэгээд тэрийг ингээд $20 байна уу, $40 байна уу өөрийнхөө хэрэгцээнд ингээд цэнэглээд явах боломжтой. Нөгөөх нь болохоор ингээд сарын хязгааргүй явах эрх. Тэр нь болохоор $98 гэдэг жагаа. Тийм тэгээ бас нэг давуу тал нь одоо ингээд заримдаа эмэгтэйчүүд бид нар чинь ингээд цүнхнүүдэд сольдсон шүү дээ. Одоо миний хувьд энэ байнга болдог зөө. Би ингээд цүнхөө сольдог. Тэгэл цүнхнийхаа нэг жижигхэн формат нь компас картаа хийгээд тэгээ цүнхөө солихдаа нөгөөдгөө компас картаа нөгөө одоо сольж байгаа цүнхэндээ хийх юм мартчихад ингээд гараа явчихдаг байхгүй юу. Тэгээд тэр үед болохоор Канадын нэг бас давуу тал нь одоо Ванкуверийн давуу тал нь ингээд Visa card ч юм уу тийм Master card-ыг бас ингээд дараад уншуулж боломжтой. Ягаад гэвэл Канадын банкны систем нэг чип байдаг байхгүй юу? $100 бага хэмжээний юмыг болохоор ингээд зүгээр дараад уншуулж боломжтой. Зүгээр ингээд пиний хийгээд ингээд тикет микет аваад авах шаардлага байхгүй. Тэгээд ерөнхийдөө болохоор үнэн дүнгийн за ингээд
товчхон танилцуулаа одоо яриад яваа л да. Одоо нэг зам ингээд $3 ч юм уу эсвэл компас картаар 2.40 гэдэг хийж байгаа шүү дээ. Тэгээд за хэрвээ тэр хоёрын аль нэгийг хэрэглээд нэг хүн одоо ингээд 7 оны 5 өдөр ажилладаг тий тэгж бодоод наасаа цаашаа ингээд ирж очдог байвал ер нь бол monthly pass-наас нэг ялгаагүй заяа. Харин monthly pass нь бас нэг дэжгүй хямдхан бол биш л юм биш тий. Харин тий. Тэр бас 100-аас шалтгаалаад энэ ч юм бас амар өөр үнэтэй. Харин тэр хүн болохоор одоо зарим хүмүүс ингээд 2 ажил хийдэг ч юм уу эсвэл хагасаа бүтэн санда өөр хот руу явдаг ч юм уу тийм үед ер нь бол байнгын хэрэглээний үед бол monthly pass нь ер нь амил ашигтай байдаг юм шиг байгаа. Тийм байна. Тийм байна. Ажлаасаа гадна тий. Одоо нэг би бас өмнө одоо манай нөгөө сургуулиболохоор манай гэрээс айгу ойрхон байдаг байхгүй юу. Тэгээ манай ажил болохоор жоохон зайтай байдаг. Тэгээ би 7 хоногийн 3 муу юм уу 4 өдөр ажилладаг байсан. Тийм байхдаа угаасаа яг monthly pass авахар жоохон ашиггүй байгаа юм чинь. Тэгээ угаасаа компас карт зинглээ авчдаг байсан байна л та. Тэгэхээр угаасаа нэг тийм боломжийн юу бол биш л юм байна. Сарын ирэх нь тий. Харин тий. За үний хувьд бол иймэрхүү юм байна шүү дээ. За тэгвэл одоо жишээ нь ингээд Монголоос тий за эсвэл гадаадаас за аэропорт дээр ингээд буулаа. За Ванкувер аэропорт дээр тий. Тэгвэл даунтаун руу яг ямар аргаар явж болох вэ тий? Яаж ирвэл зүгээр үү? За онгоцны бодлоос хотын төв даунтаун руу орох зайн ингээд 15 км байдаг байхгүй юу? Тэгээд энэ SkyTrain ч юм бол айгу одоо метро штэ. Амар хурдан ягаад гэвэл ямар нэгэн төвчөө мөвчөө өсөхгүй. Тэгээд SkyTrain метронд суучих юм бол 20 минут автобус юм уу, такси юм уу зүгээр машинаар хотын төв рүү орох юм бол дор хаяж 30-аас 45 минут төвчөндөө зарцуулдаг байгаа. Тэгээд одоо энэ зурган дээр харж байгаа шиг онгоцны бодлын зон 2-д байдаг. Даунтаун хотын төв нь болохоор зон 1 дээр байдаг. Тэгээд зон 2-оос зон 1 рүү явахын тулд 2 зоны мөнгө төлөөд тэгээд ингээ явах боломжтой. SkyTrain-ээр амар хурдан 20 минуттэй. Тэгээд зон 2 гэхэд энэ чинь $4 аймаг хямдхан юм а тий $4.25 гэхэр чинь таксийн өгсөн мөнгөөс хамаагүй илүү хямдхан байна тий. Тийм би бүр анх ирэхдээ таксиж ирсэн шүү дээ. Тэгээд таксид цаад штэ 33 дотор болсон зав аэропортоос 5 руу. Одоо ингээ эргээ харангуйталтэй 2 зооныхоо 4.25 байгаа шүү дээ. Яагаад таксид ойлгохгүй байна гэхгүй. Тэгээд ер нь бас нэг давуу тал нь гэх юм бол Ванкуверийн онгоцны бодол нь айгүй жижигхэн. Тэгээд юмнууд нь ингээд одоо тодорхой байдаг. Дээр ингээд юмнууд самбар дээр ингээд бичээстэй байдаг, зураглаастай байдаг. Тэгээд ер нь тэр одоо дээр одоо онгоцны бодлын сайныг хараад тэрийг ингээд дагаад явхад бол SkyTrain-ийн бодол руу орно. Тэгээд бас ойлгомжтой гэдэг шүү дээ. Бас нэг давуу тал нь болохоор Ванкуверийн метро нь газар доор биш ингээд агаар дээр явдаг. Тийм болохоор SkyTrain гэж нэрлсэн одоо. Гэх юм уу тий. Агаар дээр гэж ер нь бол дээгүүр явдаг шүү дээ. Дээгүүр явдаг. Ер нь бол доогуур явах нь бага, дээгүүр явах нь амар их. Тэгээд тэгэхээр мэдээж ингээд шатматаар одоо өгсөн шүү дээ. Тэрийг одоо эмэгтэй хүүхэдтэй хэрвээ чи ингээд 2 чемодантай ингээд Монголоос ирээл яхад одоо ингээд метрон сухад хэцүү гэж бодж ивэл үгүй. Яхад гэвэл ингээд урсдаг шат бүхэл метроны буудалд байдаг, бас лифт байдаг. Тийм нь бол амар амархан. Бас SkyTrain дотроо метронд ороод ч гэсэндээ зай бас хамаагүй их боломжийн байдаг байхгүй. Тэгээ нэг хүн метронд орсон бас өөр мэдээж хүмүүс онгоцны буудлаас сууж байгаа тий. Бүгдээрээ багтаа ингээд амар боломжийн яваад ирдэг байгаа. Боломжийн юм аа. Би нөгөө өмнө анх нэг одоо Америк руу би нэг 2 чемодантай явж байхдаа. За мөнгө хэмнэ гэж бодоод би юу ажилласан байхгүй юу? Аэропортоос одоо яг буудлын газар руугаа юугаар метроор явчихсан байхгүй. Тэгсэн чинь миний буусан буудлын амар жижигхэн буудлын байсан зав. Тэгээд тэнцэн ингээд яг тийм ил юу байгаагүй, урсдаг шат байгаагүй, лифт байгаагүй. Бодвол амар өөр одоо юу гэдэг чинь ингээд нэг жоохон даалт малт ч юм уу байсан л байж магадгүй л хальтаа. Гэтэ би тэнд ингээд буучаад ингээд сайн мэдгүй хахад ямар ч тийм юу хараагүй зав. Урсдаг шат ч хараагүй, лифт ч хараагүй. Тэг би бүр 2 чемодантай ингээд шатаар ингээд дэшээ өөрөө чемоданаа бараа гарч ирсэн за. Яа харин тийм. Тэгэхээр амар тийм ингээд хүмүүс надаа нэг амар хинхэн туслаагүй зөв хажуугаар өнгөрөөдсөн. Тэгсэн чинь нэг ихч надаа амар туслан за тэр үед би амар баярлж байсан. Тэр шиг би сансан байж магадгүй байна. Харин тийм магадгүй.
За хоёлаа ингээд одоо онгоцны бодлоос даунтаун руу ирлээ шүү дээ тий. Даунтаун хөө байдаг талаар чи ярьж өгөөч. За тэгээ. За одоо энэ нөө зурган дээр ингээд даунтаун хэсэг байгаа шүү дээ тий. Яг энэ дээр ингээд харагдаж байгаа шиг ер нь бол Ванкувер өөрөө ер нь бол том хот гэхдээ яг даунтаун болохоор энэ жижигхэн хэсэг байгаа. Яг энэ л яг даунтаун. Тэгээ ингээд яг одоо Google-с Ванкувер гэж харахаар яг нэг далайн эрг мэрэгтэй тэгэл нэг өндөр барилгуудтай нэг зургууд харагддаг шүү дээ. Тэр нь ер нь бол яг энэ даунтауныхан зураг. Энд нь дандаа ер нь тийм шилэн өндөр барилгууд байдаг. Тэгээ гол одоо нөө том дэлгүүрүүд те хоолны газар гол юмнууд нь дандаа энэ ч нэ байдаг. Тэгээд яг энэ даунтауны хэсгээс гарангуут олдуу яг юм хаусууд аяг голж байдаг. Хаусууд, сквал яг тийм нам давхар одоо байрууд ч юм уу те. Ер нь ингээд яг даунтаунаас гарчхаараа надад бол ер нь нэлээд зэлүүд санагдчихсэн шүү дээ. Тэнд ингээд анх ирчээд яг тиймэрхүү мэдрэмж төрж ирсэн үү? Тийм, одоо би 13 настайд анх ирчихсэн гэдгсэн шүү дээ. Тэгэхээр жоох хүүхэд тэгэл ингээл хүмүүс ингээл Канад явлаа гэсэн чинь хөө ямар гоё юм бэ? Амар гоё хөвчлөлтөө орн руу явж байгаа юм байна штэ гэл. Тэгэл хүн ингээ хажууд тэгэж хэлэхэр чинь хүүхэд юм чи мэдээд ингээл төсөөллөө штэ ёо амар гоё газар очснэ гэл тээ. Тэгэл ингээл онгоцны бодлоос буугаал ирсэн чинь амар жижигхэн ч юм уу хөдөө газар ирсэн чинь хатмир газар байгаа мөн нэг тийм санагцсан. Тийм. Гэтэ яг одоо ингээд дотор нь амьдраад ингээд тасцсан. Тэгээ ер нь бол би ингээд өөр ингээд улс орнууд руу явж үзсэн шүү дээ. Англи байна уу, Америк байна уу, Орос байна уу гэл те. Тэр болгонд ингээд яг том гүрнүүд гэхдээ амар busy тэгэл амар таваа надад тэр орнууд санагдсан. Тэгэхэд манай хүмүүс ингээд хөдөө маягийн байгаа мөртлөө амар тийм гоё дулаахан энергитэй юм шиг. Нэрээ тийм баха. Тийм. Нэг тийм завгүй гэхээс илүү ер нь байгальтайгаа айгүй ойрхон тий. Тийм. Ингээд даа тий. Тий. Тэгээ нөгөө өмхийн өрөн зүгээр хот дотор явж байгаа шүү дээ. Амар инээдтэй. Би нэрээ харчаад айгүй гайхчихсан байна. Анх ингэ шинээр би дөнгөж ирчээд Монгол хичээ гэрт нэг өрөө төрөөсөлж байжсан бохгүй юу. Тэгээ ингэ байжсэн чинь нөгөө хамт байдаг нэг охин гинт амар өмхийн өнөртэй дэнаа гэдэг. Яасан болоо гэдгсэн чинь өмхийн өрөө унгацсан юм шиг байна гэдэг. Цохоогаараа. Нэрнтэй амар хөөрхөн санагдчихсан. Айгүй нэг байгальтай ойрхон тий антимикийн бэж л идэг шүү дээ. Тийм хөгжилтэй шүү. Тэгээ баага одоо ингээд байшинтай айлууд байгаа шүү дээ. Тэдний одоо ингээд 2-7 хоногт нэг ингээд хогоо гаргадаг байхгүй юу? Тэгэл хогоо гаргацсан бахад бааганаар уулнаас бууж хогийн савыг ухаа зогсож идэг. Амар хөгжилтэй. Тэр талаас сайхан бат шүү Ванкувер чинь тий. Харин тийм. За даунтаун бол юм бид ингэж. Тэгвэл за даунтаунаас хамгийн ихэнд хоёулаа Сибасны талаар ярих уу? За тий. Сибас гэсэн шүү дээ. За ингээд даунтаунаас Норт Ванкувер руу явхад ингээд Сибас буюу усан зав явдаг байгаа. Усны одоо автобус гэх юм уу тий. Энэ нь болохоор 15 минут тутамд явдаг бөгөөд 15 минут бас ингээд зайнда хурж очдог байгаа. Аха. Тийм. Тэгээд энэ нас амар гоё сонирхолтой мэдрэмж байсан. Одоо Ferry Mary-г бодвол нэг тийм том биш заяа. Гэтэ нэг 200-300 хүн багт зайтай амар олон суудалтай. Тэгээд 200-300 гэлс нэлийн том байна. Харин тийм. Гэтэ суудлууд нь тэгж амар чихжилдээгүй, шахагдаагүй. Амар хоол зайтай, айгүй их зай багтаамж ихтэй. Тэгээд дээрээс бас ингээд цонх нь ингээд жижигхэн биш те. Яг ингээд шилэн том ингээд тойроод ингээд цонхнууд идэг. Тэгээд хэрнгээр ингээд цонхоор хараад одоо ингээд далайн усны ингээд тогтолцоог харж марж байгаатай санагдав. Тэгээд бас ингээд хаяа ингээд офис ч юм уу те эсвэл ингээд сая хэлсэн штэ даунтаунд ингээд чигтэлсэн ингээд өндөр барилгууд амар их байдаг. Заримдаа тэгээс ингээд гараад Сибас нь суугаад далайг хараад тэгээд ингээд одоо Сибас ч ингээд явж байхад бөмбөлөг үсэл тэгэл нэг зураас штэ тэр мэд амар гоё тайтгаруулаад нэг гоё мэдрэмж. Тийм бахаа нэг жоохон бас алсын бараамаараа ширцэрхээ тий. Амар стресс багасах юм шүү. Харин яг тийм. Тэгэд энэ нь болохоор өглөөний 5-6-аас эхлээд оройны одоо шөнийн 1 цаг хүртэл явагддаг. Бас нэлээд орой хүртэл явдаг юм тий. Аха. Тийм. Хоёлаа одоо
далайн автобусыг ярьсан чинь бас юм аква бас гэдэг нэг жижигхэн бас байдаг. Айгүй хөөрхөн жижигхэн одоо яг усан зав гэх юм уу тий. 7-оос 10 хүн багтаамжтай. Энэ нь болохоор даунтаунаас Granville Island гэдэг амар жижигхэн island руу явдаг байгаа. Руугаа явахын тулд нэг талдаа $4.25 гэдэг байгаа. Тэгээд Granville арал дээр нь болохоор амар хөөрхөн юмнууд байдаг. Би тийшээ хаяа явах амар дуртай. Одоо ер нь бол дотоодын бүтээгдэхүүнүүдэд зардаг газар гэдэг байхгүй юу? Local market гэх. Тэгээд тийм одоо хүмүүс өөрсдийн гэсэн органик ногоогоо, жимсээ ингээд тариад зардаг ч юм уу, эсвэл талхаа бариад зардаг ч юм уу, эсвэл модоор ингээд гамбанц цамп суулга хийгээд зардаг нэг тийм газар. Тэгвэл одоо Монголынхаар бол жоохон захархуу газар гэсэн үг үү? Тийм захархаг гэж хэлж болно. Гэхдээ цахаас арай өөр давуу тал нь гэх юм бол тийм зарагдж байгаа юмнууд нь одоо дотоодын бүтээгдэхүүн гэдэг хувьас арай үнэтэй байдаг. Тэгээ бас цамин юмнууд байдаг. Яг гар хийцний ч юм уу те. Эсвэл одоо хоол хүнсэнд бол органик юмнууд амар их байдаг. Тэгээ бас ингээд давуу тал нь одоо жишээ нь ингээд залуу хосууд ч юм уу те. Эсвэл найз нөхдүүд ингээд тийшээ ингээд очиод ингээд have fun хийж болно. Одоо цагийг зугаатай өнгөрөөж болно. Яагаад гэвэл энд ингээд жүжиг гардаг ч юм уу тий комеди гардаг эсвэл ингээд дуучид дуулдаг эсвэл пиавны газар байдаг. Тэр пиавны газар гэдэг нь бол ер нь бол олон төрлийн үрээр олон төрлийн будаагаар гаргаж авсан олон төрлийн амттай тийм пиав газар гэдэг байхгүй юу? Тэр нь бүр амар сонирхолтой. Тэгээд нэг тиймэрхүү бас зургийн газар гэх юм уу арт гэдэг чинь. Зураг мураг зурж өгдөг газар уу? Тийм зураг мураг зурж өгдөг ч юм уу эсвэл ер нь бол арт талтай юмнууд бас амар их байдаг. Тэнд үзэж давах ч гэсэндээ ингээ гадуур ингээд гой арттай ч гэдэм үү те. Тийм байна. Нөгөө сүүлд би бас нэг ийш явсан байхгүй юу одоо энэ Granville Island руу. Тэгж яхад тэнцээ бас нэг хоолын газар мазрууттай дэлгүүр хүрээдсэн шүү дээ те. Тэгээд дотоорс нь дэлгүүрээс жагаад юмаа идээд тэг яг нэг ил нэг юм задгаа хэсгээр ингээд суужсэн чинь нэг гитартай залуу гарч ирээд дуулаад гитар тоглосон байхгүй юу. Тэгээ би яг найзтайгаа битгаар ингээд кофе уугаад тэг ингээд харсансан чинь бүр амар гоёсэн заяа. Яг далаа руугаа харагддаг. Ил үүдэн штэ. Тэгэл яг хөгжим сонсогдоод тэг хүмүүс амар гоё нэг юм. Тэр өдөр нь нөгөө амралтын өдөр бишээсэн болохоор ажлын өдөр байсан болохоор хүн айгу багтаасан байхгүй юу. Айгу гоё юм байна. Тийм. Ванкуверт ч ер нь бол бороо их ордог. Бороо ороогүй нартай үедээ бүр амар гоё тэг ялангуяа тийм одоо хөгжим дуулж байгаа хүнийг сонсоод тэгээ дээрээс ингээд далайн эргийн хажууд ингээд далааны бас хөөрхөн чимээ мэмэг сонсоод ингээд явах бүр амар гоё байдаг. Харин тийм. Ванкувер нөө далаагаар хүрээлэгдсэн болохоор ингээд гэрээсээ те 10 минут ч юм 15 минут талхаал далаараа хүрчиж болдог. Тэр нь бүр амар гоё те. Тэгэл орой морой ч өдөр алхаал яг тэгээ далайн эрг рүү гарахаар ер нь хүмүүс амар гүүж мүгэлтэй дуу мос сонсч мосол скол зүгээр найзтайгаа скол хостоогоо тий тэгээ явж байгаа нэг гоё санагдаад идэв чинь. Ванкуверын бас нэг одоо онцлог юм да тий. Харин тийм үнэн гоё мэдрэмжээ. Яаха харин тийм. За хоёлаа одоо далайн автобус болон усны зав ярьлаа штэ. Одоо хоёлаа автобусны талаар ярих уу? Яг одоо энгийн автобусны яд ингэ тий. За тэгээ. За автобус нь болохоор яг саяны нөгөө далайн автобустай адилхан баха. Орой 1 цаг хүртэл явдаг, ажилдаг. Тэгээд нэг онцлог нь гэдэг юм бол шөнийн автобус гэж явдаг. Тэр нь шөнө ингээд 2-оос 5-ын хооронд 20 юм 30 минутын зайтай явд юм лээ. Тэгээд даунтаунасаа ер нь одоо энэ газрын зураг дээр байгаа ихэнх газрууд руу явчихд болдог. Тэгээ ингээд харсан чи одоо жишээ нэг одоо NRS гэдэг автобус байгаа байхгүй юу? Энэ болохоор энэ Сүри гэдэг амар хол байдаг газар руу 20 минут явж байгаа юм заяа. Би сая нийтээс харсан чинь. Тэгэхээр одоо юу гэж орой морой ингээл хүмүүс одоо хоол гэртэй хүмүүстэй одоо даунтаун дээрээ найзтайгаа ингээм хамт байж байгаа л оройлоо гэхэд такси макси гэж жоохон үнэтэй юм хүмүүс санаа зовох шаардлагагүй болохгүй бол угаасаа шөнийн автобусанд суугаад болцдог. Тэр нь бол айгүй дэжгүй хаа. Харин тийм яг одоо Ванкуверт бол Uber гэдэг юм дөнгөж одоо энэ жилээс ч юм уу те саяхан 19 оноос ч юм саяхан орж ирсэн. Тэгээд тэрнээс өмнө такси гэхээр ер нь бол такси чинь одоо минутаараа гүн дээрээс нь километрээр гүдэн штэ. Тэгэхээр ер нь амар санагддаг байхгүй юу? Тэгээд би ингээд орой найзуудтайгаа цагийг өнгөрөх гол гарна штэ. Гэхдээ би тэгэл за би Skytrain метронд ингээд амжиж суух бол болохгүй гэл 12 юм 12:30 гээ яваад өгдөг байсан. Харин манай найзууд жоохон үлдээд одоо өргөжлүүлээл тий. Хамт байцгаах гад.
Тэгээд үлддэг байхгүй юу? Яагаад ингэж сэтгэл амар санаа амар үлдэж байна гэхээр night bus байдаг болохоор. Цаашаа өргөжлүүлээд яваа. Тэгээд яг хизээ хармаар энэ тэр үедээ ингээд харж болохоор амар зүг. Харин автобус нь тэгэхээр бараг 24 цаг тасралтгүй явдаг гэсэн үг байна тий. 5 хүртэл очиад 5-аас тэгээд энгийн автобус нь бүр маш ойрхон зайд яваад эхэлсэн гэсэн үг шүү дээ тий. За тэгээд өөр одоо автобусын талаар гэдэг юм бол л шүү дээ. Монголоос би яг ирчээд ингээ анх удаа автобусыг харчаа заяа. Хүмүүстэй ямар их ээлтэй юм бэ гэдгийг би айгаа гайхажсэн. Тэгээ яг яагаад вэ гэхээр одоо жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч юм уу эсвэл хүүхдийн тэрийг ингээ төрсэн байгаа хүмүүс ерөөс ямар ч тийм асуудалгүйгээр автобусанд суучдаг. Яаж вэ гэхээр одоо жишээ нь ингээд автобусны буудлын дээр зогсон шүү дээ. Гэхдээ ингээд доошоо ингээд болдог зав биш гэдэг ингээд доошоо болдог. Тэгэн гутаа ингээд автобусны дотроос бас өөр нэг юм тавцан гаргаж ирээд тэр нь яг газрын түвшинд ингээд буудаг байхгүй юу? Тэгэн гутал одоо тэрэгцэр дээр суудсан маа хүн ч юм уу те ямар ч тийм хүний тусалтаагүй өөрөө автобус руу орчиж болдог. Тэгээ автобус руу ороод за карта уншуулад орон гутал сандлууд нь ингээд яг урт хэсгийн сандлууд нь дээшээ ингээд ивхэгддэг. Тэгээд сандлаа одоо дээш нь ивхэд одоо өөрийнхөө тэрэгцрийнхаа даартлыг ингээд нэг тийм бэхэлдэг юм бэхэлчж болдог. Тэгэл суучдаг. Тэгэн гут одоо автобус юу гэдэг чинь баруун жишээ зүүн жишээ эргэж мэргсэн ч гэсэн нөгөө тэрэгцэр нааш цаашаа хөдлөн гэсэн юм байхгүй. Тэг тэнцээ тогтцдог. Тэгээд одоо хүүхдтэй хүмүүс ч гэсэн тий одоо тэргээ оруулж ирчээл байнга нөгөө хүүхдийн тэргийг гээд ингээд бариад авах ерөөсөө шаардлагагүй. Тэр нөгөө юунд нь бэхлэхэнд нь бэхлээл тэгээ болчихдог. Тэр нь надад бүр ямар юу юм бэ одоо хүндээ айгүй ээлтэй газар юм байна гэж би харж ирсэн байхгүй юу. Тэгээд ер нь одоо ингээд зөвхөн автобус гэлтгүү одоо хот дор ингээд явж хахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс одоо тий энэ чи одоо тэргэн мотортой юм тэрэгцэр дээр суудсан хүмүүс айгүй харагддаг. Дандаа ер нь ганцаар явсан харагдчихдаг байхгүй юу. Яа одоо Монголд ч юм болохоор тэгэж харагддаггүй шүү дээ. Яагаад вэ гэвэл ганцаараа одоо явах боломж нь айгүй хэцүү. Харин энд болохоор одоо айгүй боломж ихтэй. Дор хаяж зам ам их тэгэн догон байхгүй. Автобусын дор хаяж ядаж ганцаараа өөрөө сууж чадчих гэдэг чинь тий. Харин тийм би дөнгөж хоёулынхаа подкастыг эхлэхээс өмнө Амрагийн ток шоу гэж сонсч ирсэн байхгүй юу. Энд дээр ингээд одоо Монголын вокзалны газар доорны түнэл эдэн штэ. Тэр түнэл рүү ороход ингээд тэрэгцэртэй явдаг хүмүүс зориулсан уулын тийм уруу газар бид юм байна л та. Уруу газар юм. Тэгээд гэхдээ тэр нь онцлог нь яг байгаа юм байна. Гэхдээ яг одоо тэр хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу тэрэгцэртэй хүмүүс гоё ингээд тогтжуулж бол хийгээгүй. Зүгээр ингээд хүн зогсоод ингээд одоо юу юм бэ? Зүгээр зогсоод ингээд явж байхад шууд гулсаад унцдаг унмаар ч юм уу. Тэр яаж тэрэгцэртэй хүн тэргээр гарах юм бэ тий? Тэгээд ялангуяа одоо чи ингээд тэрэгцэртэй хүмүүс ганцаараа нэг явж харагддаггүй гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр тэр хүн ингээд туслах гад ингээд араас нь хүн явна тийм үү? Тэгээд доошоо явхад аль аль нь бүр амар хэцүү байна нэстэ тэр чинь амар уруу. Тийм шүү. Алдчихвал яах юм тий? Тэгээ дээрс монголчин ямар хүүтэн орон блэ үйл мүйл одоо тэгээ цасмаас ороод өөтөн гул одоо халтаргаатай болчих юм бол яах юм. Жохоо ивүүлтэй. За тэр бол нэг тийм байж. За тэгээ бас өөрөөр бас тий би бас өөр одоо энэ чинь анх автобусыг харцаад хит хитэн бас юмыг анзаарсан заяа. Анх хамгийн түрүүнд нүдэнд буусан юм гэдэг юм бол яг автобусны нэг соёл гэж байгаа. Тэгээ одоо автобусны буудлын ингээ харангуйтал ингээд юунууд байдаг заяа. Одоо тэр автобусны номерыг бичсэн юм юунууд эд тэмдгүүд байдаг. Замын тэмдэг. Эднийг буудал дээр жишээ нь одоо 3 4 төрлийн автобус ирнэ шүү дээ. Тэр 3 4 тэмдгүүд нь ингээ хоорондоо зайтай байдаг. Тэгээд гоё юм ингээд их юм бол хүмүүс одоо яг тэр өөрийнхөө суух байгаа автобусныхаа тэмдгийнхэн доор ингээд очрлоо зөксчдөг. Тэгээл хин төрүүлж ирсэн тэрэн төрүүлж автобусандаа суудаг. Тэгээ хэрэв олон хүн байлаа гэд автобусны хүрээд заримдаа ингээд дүүрч мөрчдөг байхгүй одоо жишээ нь ажил тарах үеэр ч юм уу те ачаалттай үеэр. Тэгэх юм бол дараагийн хүмүүс ингээ орох гээд нэг чихэж мэлгээд байхгүй зүгээр дараагийн автобусаа хүлээдэг. Тэгээд яг төрүүлж ирсэн төрүүлээ суучдаг болохоор амар тийм шудраг гэдэг юм уу те. Бас би нэг аюу хөндлөж байгаа нь харагдаад тэр мөр надад аюу гайгүй санагддаг. Чүү санагдчихсан. Тэгээд бас ингээд зөвхөн очрлох гэлтгүүгээр бас нэг юм соёлгаа ингээд автобусанд орно штэ те. Тэгэн готл сайн уу гэд мэдлээд бүгд судаг. Тэгээд за тап хийгээд дараад орож ингээд нөө юу ачаа суучаад автобуснаас буухтаа жолоочд ингээ баярлаа гэж бүгд хэлж бодог. Тэр надад бүр аюу гой дулаахан санагдчихсэн. За аюу гой нэг тийм соёлтой гэдэг юм уу те. Харин тийм. Тэгээ ер нь энэ одоо энэ соёл нь одоо зөвхөн автобус нь гэлтэхгүй
Ер нь одоо ингээ гадуур ингээ гудамжаар явж явах хүртэл мэдэгддэг байхгүй юу? Би дахиад би анх ирчээл амар гайхчихсан энэ талаар. Ингээ гудамжаар явж исэн чинь хүн ингээл над руу өдөөс ирж байгаа хүн ингээл над руу хараад нийгээл сайн уу гэж би бодлоо. Энэ хүн одоо надад яах гэж байгаа юм бол мэддэм бах та би юм бол ирээд удаагүй дээ. Гэхдээ энэ бол зүгээр л нэг соёл тий. Тэгээ би энд ирээд анх ирсэн 13 таад ирчээд жилийн дараа би Монголд зуны хамралтаар оцсоохгүй. Тэгээд одоо жижигхэн соёлыг ингээд аваад очсон. Тэгээд газар ороод зөөгчөгчд нь ингээд зөөгчөгчөө ингээд өгөөш тэгээд өгөөш тэхүү заастайг баярлаа ингээрэ тэгэрэ гэл амир тэгээд яг ер нь бол энд бол яаж харцдаг яг тэгэж харсан байхгүй юу Монголоор. Тэгээд тэрэгс над руу амир гайхаад чи зүгээр чи яасан гадаадаас ирсэн юм уу яагаад ингэж байгаа гэсэн. Ер нь бол Монгол жоохон гайхчихсан тэр үедээ. Харин тийм их уучлаарай гэл би уучлаарай баярлаа гэдэг үг амар хэлчихсэн юм тэр үед. За. Тэгээд энэ бол би ингээ боддог байхгүй юу гадаадаас ирсэн биш те. Ер нь бол хүн болгон Монгол хүн болгон одоо ийм инээмсэглэлийг баярлаа баяртай уучлаарай гэдэг үгийг өдөр тутамдаа хэрэглүүл ер нь яасан бэ тий. Ягаад тэр одоо ягаад зөвхөн ийм өчүүхэн жижигэн зүйлээс би биендээ гоё эерэг үзүүлээд баяртай байж болохгүй гэж боддог шүү. Тийм. Одоо тэгтээ сүүлийн үед хараад Монголд ингээ үйлчлэгийн соёл моёл нэвтрээд тий. Нэг үе бодвол нэлээд амар баярлаа, баяртай гэд тэгж хэлдэг болцсон. Гэтэ яг хуу тэгсэн хэдий ч ингээ гадуур мадуур явж байхад ч бас хүмүүс чи хоорондоо ингээл хаж баажуур зөрөхтэй бас муу хаарах нь холгүй л зөрдөн шүү дээ тий. Тэгтээ ингээ яагаад юм гоё эргийг өөрөөсөө төвөж болохгүй шүү дээ. За дур хаяж ингээ за хажуугаар өнгөрч байгаа нэг за сайн уу гэд гинт гэлж хэлэх нь цаашийн тий. Одоо тийм соёлтой байгаа газар. Тэгээ одоо дур хаяж ингээ хамт одоо нэг байранд амьдардаг хүнтэйгээ те лифтэнд юм уу таарахтаа ч юм уу зүгээр ингээл инэмсэглээд өнгөрч олно шүү дээ. Тэгэхэд ингээ өөрч ч гэсэн гоё мэдэрч тэр нөгөө хүндээ ч гэсэн гоё шүү дээ. Хин нэг над руу ингээд гоё инех юм бол хинт ч гэсэн сайхан санагдаж шүү дээ. Эсвэл ингээд одоо монголч ингээд мөргөл шүргээл хажуугаар яваад өвдөн шүү дээ. Тэгтээ ингээд уушлаарай гэд үгийг ингээд банк хэлээс урчвал те. Эсвэл ингээд дэлгүүрээс ингээд юм худалдаж авчаад өгчээстах баярлаа гэд хэлдэг ч юм уу те. Тэгэхээр хүү нэг өдөр тутмын хэрэглээс урчвал ер нь амар зүгээр. Тэгэх юм бол хүмүүсийн онд стресснээс амар багасах баха. Одоо ингээд жижиг саж юмс одоо хүн чинь өөртөө баярлаа гэхэд хүнд ямар гой санагддаг вэ те. За гэл нэг жижиг стресс ингээд багасаал те. Бүгд амар тийм болчихвол гоё л ах бах. Харин тийм. За тэгээд тийм. Тэгээ автобус нэр би нэг юм бас нэг юм анзаарсан юм байна зөө. Монгол болохоор ингээд автобус нь бүх ингээд буудал дээр зогсдөө шүү дээ. Тэгээд энэ ч болохоор автобус нь ингээд буудал дээр нь хүн байхгүй бол ер нь зогсдгоо. Тэгээд тийм болохоор ингээд дотор нь суудсан байгаа бол яг өөрийнх нь одоо буух буудлаа заавал одоо жолоочтой хэлэх хэрэгтэйдэг. Тэг яаж хэлдэг вэ гэхлээр автобусын дотор нэг юм шар утас шиг юм ингээд байдаг байхгүй юу? Яг хүний нөгөө гар хүрхээр хэсэгт. Тэгээд тэрийг одоо буух буудланд өгч байгаа юм бол тэр шар утасаа татчихдаг. Тэгэн гутал одоо нөгөө жолоочт нь за хүн буух гэж байгаа юм байна гэж мэдэгддэг. Тэр нь бас надад айгүй шинэ одоо өөр гэдэг юм уу? Санагдчихсэн юм байна. Гэтэ бас одоо хоёлаа ингээд соёл мэл ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол зоолооч одоо автобусны жолоочд их мэдрэмжтэй байгаа шүү тий. Одоо ингээд та мэдээд үе байдаг л ахaltaа. Тэгээ тэр үед хүн ингээд цаанаас ингээд хөөе бууя гэж тэрийг нь сонсоод ингээд тэр нь арай баг амьд харилцаа юм шүү. Харин тийм. Энд бол бууя гэж ер нь бол хүмүүс ойлгохгүй дээ. Хэрвээ баг хэлэхгүй байх. Тийм буудлаа ингээд өнгөрчих юм бол за дараагийн бодол төр л боосгүй. Харин тийм юм болов. Ер нь бол тийчтэй тийчсэн. Тэгээд тийм үү. Нөгөө шар юма татхаа мартчихад. Эсвэл ингээд арай мдээгүй ингээд хэсэг рүүгээ явхад одоо аль буудал дээр буухаал мэдчихэж байгаа штэ. Тэгээд одоо автобусанд одоо дараагийн буудал бол тэр гэж хэлдэг штэ. Яг тэр үед ингээд тэр шар юма татсан ч гэсэндээ аль түрүүн хитрийг явцсан байдаг хөө. Тэр үед нь за одоо өнгөрсөн дараагийн жоох алхаж тийм. Тийм болчихсон. За автобусны хувьд бол ер нь нэг тиймэрхүү юм байж тээ. За одоо хоёлаа Skytrain-ийн талаар ярих уу? За тийм.
SkyTrain ер нь бол бусад орнуудыг бодвол амар энгийн амархан санагддаг. Яагаад гэвэл одоо энэ зурган дээр харж байгаа шиг 3хан одоо лайн шугамтай байхгүй юу? Тийм. Энэ 3 шугам дотор л явна. Айгүй энгийн байна уу тий? Одоо Япон солонгос молонгосыг бодвол баг төөрөд ах чинь байхгүй шүү. Тэр амар олон шугамуд байдаг тий. Тий, хит яаж тогтлоод байгаа юм бүү мэдтэй. Тэгээ ер нь бол 3хан шугамтай байдаг. Тэгэхээр ер нь бол нэг төөрөд байхгүй. Ер нь бол хаш явах амар амархан ойлгоо мэдчихнэ. Харин одоо ингээд зооны хувьд жоохон ингээд мэдгүй байна штэ тий. Одоо зарим буудал дээр нь одоо тэр буудал нь яг одоо 101-тэй орд юм болов 2-тэй орд юм болов гэж мэддэггүй байхгүй юу? Одоо ингээд хүмүүс ингээд за 100 авах гэж бодоод ингээд 100-ны пледийг авчдаг. Тэр чинь бол зүгээр плед авч байгаа штэ. Компас карт бол ашиглаагүй тий. Плед авчдаг. Тэр плед дээрээ ингээд дараад орсон бол дараад гарна. Гэтэ тэр ингээд 100 буруу байх юм бол дараад гаргадахгүй байхгүй юу? Тэгэхээр яг тэр одоо хаалганаас наан бас ингээд тэрийгээ ингээд итгэжүүлээд тэрийгээ уншуулад илүү мөнгөний одоо difference мөнгөн зөрүү мөнгөний ингээд төлөөд уншуулад тэгээд гарах боломжтой байдаг. Би наад чинь хэрэгжилж исэн юм байна. Яг анх нөгөө нэг шинээр ажил барсан энэ бодол одоо 102 юм уу 1 юм гээд илүү 100 төлчгөр мөнгө буцааж авч чадахгүй шүү дээ. За 101-ээр нь авчий гээд тэгээд 101-ээр дарах гэсэн чинь гарч чадахгүй. Тэгээд 102 л хийсэн юм байна л та гээд. Тэгээд яг тэр айгүй ойрхон мэдээ яг хажууд мэдээ шүү. Тэрийг ашиглаж төвчл хийсэн юм байна. Тэгээ бас нэг SkyTrain-ийн одоо метроны давуу тал гэх юм бол цонхных нь хэнд ингээд жижигхэн хөөрхөн бичиг гэдэг байхгүй юу? Emergency үед дараарай гэсэн утгатай нэг тийм жижиг канап байдаг. Гэтэ тэрийг бол ингээд англи хэл мэддэг. Гинтийн ослын үед гэсэн үг тий? Ер нь бол ямар ч үед байж болно. Аюултай байдалд орсон үедээ тэрийг ашиглах байхгүй юу? Тэгээ амар жижигхэн байдаг болохоор хүмүүс нэг анзаарч хардаггүй юм шиг үлээ. Би угаас наад чи анзаарч харж байгаагүй юм байна. Амар олоодаа SkyTrain сууж ирсэн хэрнээ ерөөс анзаарч харж байгаагүй шүү дээ. Тэгээ одоо ингээд наад товчлоорыг чинь дарчвал яах вэ? Юу болох вэ яг? Энэ товчлоорыг би яг өөрөө бол мэдэрч үзээгүй л дээ. Гэтэ миний сонсноор болохоор тэр товчлоорыг дарах юм бол одоо метрогоо шууд зогсоодог ч юм уу тий. Эсвэл дараагийн зогсох буудал дээр нь метроны цагдаа нар орж ирээд зөвхөн одоо тэр дарстай газарлуул тэр хаалга руу л ороод гэтээ тэр хаалганаас одоо хүн гаргахчгүй оруулахчгүй тэгээ юу болсон даасан бэ гэж шалгадیں۔ Гэсэн. Тэгээ ингээд зарим одоо аюултай хүмүүс ингээд утга мутгатай байвал нь штэ. Ингээд баримтлаад аваа явцдаг гэсэн. Тийм үү. Тэгээд наа чи бас юу үед аюу зүгээр юм те. Заримдаа ингээд орой SkyTrain цухаар айгу цөөхөн хүн явдсан шүү дээ. Бараг нэг одоо юунд нэг л хүн сууд шүү дээ. Тийм үед ингээд хүнд юу ч хэлээд жишээ татаж матдаг ч юм уу тий. Юу ч тохиолдож болно ш. Тийм үед наатар чинь дарцдаг бол айгу хэрэгтэй юм шүү дээ. Мэдхэд бол амар элек хэрэгүүл юм байна. За тэр нэг тийм давуу тал байгаа. Тэгээд цаанагийн хэлсэнтэй адилхан би одоо хүмүүс бие биенээ ер нь бол амар хүндэлдэг. Тэгээд ажлын цагаар ч юм уу тий. Ямар нэгэн нөгөө нэг ажлын цаг дууссан үед юм уу ажлын цаг орох ажил руугаа явж явах үед мэдээж ингээд амар завгүй байдэн штэ. Ачаал ихтэй цагуудаар Тэгээ тэр үед нь болохоор хүмүүс ингээд хэрвээ метроноос хүн буувал зөрүүлээд нэг ганц хоёр хүн орно. Хэрвээ тэхгүй бол нэг тэгээд шахаад жихэд ингээд ороод байдаггүй дараагийнхаа хөлөөр. Ягаад гэхээр метро одоо тэр ачаал ихтэй цаг дундуур бас 3 минут тутам ингээд ирдэг байгаа. Энгийн үедээ болохоор 5-аас 10 минутын хооронд ингээд ирээд явдаг байгаа. Метро ч юм болохоор яг цагтаа ирдэг тий. Автобус нь заримдаа жоохон эвгүй хоцорч моцроод идэх шүү дээ. Одоо би бүр ингээд нэг автобус бүр Google Map дээр харж исэн байхгүй юу? Тэгж яхад бүр ингээд 10 одоо шинэ 10 минутын дараа ингээд 10 минут хүлээж ирсэн чинь гинт ирээгүй бүр алуу болчихсон. Тэг Google Map-аас харсан чинь нөгөө автобус ч мөр байхгүй. Би тэр дараагийн автобусын дахиад 20 минут хүлээжсэн байхгүй юу? Харин тийм тэр нь нөгөө нэг одоо төвчнээс болоод ч юм уу тий. Ягаад гэвэл автобус ч нөгөө нэг замын хөдөлгөөнөөр явж байгаа болохоор харин SkyTrain-ийн хувьд бол замын хөдөлгөөнөөр явна гэсэн ойлголт байхгүй болохоор ерөнхийдөө бол ихэвчлэн яг цагтаа явдаг байгаа. Гэхдээ ингээд одоо зарим нэгэн тохиолдолд одоо emergency situation аюултай үе байдалд мэдээж
метрогоо зогсоодог байгаа. Тэр үед нь жоохон садал гараад нилээ уддаг байгаа. Надаа метрон суугаа явчихсахгүй гэсэн чинь яг манай бол метро биш. Манай өмнөх метрод ингээ янз бүрийн болсон. Тэгээд зогсооц ингээд бүх метронуудаа зогсооцсон дээ юу. Тэгээд ингээд 30-аас 40 минут ингээд зогсоогоод явахгүй болгочихж байгаа байхгүй. Яг юу болсныг бол мэдэж чадаагүй. Тэгээд хоёр гайхаал за хоёлаа одоо энийг 30-аас 40 минут хүлээгээд тэгээд дахиад метрондоо суугаа 20 минут хүрэх газар хүрэх болохоор хоёлаа яшиг зүгээр буугаа алхачихъя гээд. Тэгээд бас нэг 30 минут алхаад хүрэх газар метроноос буугаа. Тийм. Бас сонирхолтой юм болж тий. Тийм. Тэгээ ер нь тийм болохоор жоохон хоцрох магадaltaй ч юм уу те. Эсвэл хүмүүсийн ингээд цагийг жоохон алах үе байдیں۔ Гэтэ тийм байна. Бол цагтай байдаг. Гэтэ ингээд би нүуник хэсэг Ирсанд ажилтдаг байхдаа маань хайгуу орой тардаг гэсэн байхгүй юу? Тэгж яхад орой биш тий. Би ч одоо айгүй олон удаа ингэж метронд бүр ингээд цагтаа биш айгүй удаж исэн юм биш. Ингээд метрондоо сууц явж байгаа байхгүй юу? Тэгээ ингээд цагийнхаа хуурийг харахаар яг уг нь явах хэрэгтэй байдаг. Тэгсэн хэрнээ зарим буудал дээр нь очиод амар удаан хүлээж. Одоо жишээ нэг буудал дээр 5 минут ч юм уу тийм. Тэгээ буудал болгоноор 5 минут хүлээ яваад байгаа чи. Бүр амар юу штэ амар цаг алж байгаа штэ. Тийм байдал надад бол нэлээд тохиолдчихсэн юм байна. Би яаж яхад би чамайг хүлээжсэн. Тийм яаж ил уулзна гэж ярьсан тий. Тэр ингээд бүр сандраал гэдэг энэ метрон явж өгөхгүй штэ яах юм бэ гэж. Тэгэл би тэр хөнөөс болсон шүү. Харин санаа болдог бол хурцгаар байлаа тий. За тиймэрхүү юмнууд бас тиймэр хөгжлөө юмнууд бас болно шүү тий. Тийм. За тэгэхээр ингээд өнөөдөр хоёулаа юу ярьсан шүү тий. За Ванкуверын ер нь бол нийтийн тээврийн хэрэгслийг эхнээс нь ярьлаа тий. За автобус, за метро, сибас буюу одоо нөгөө далаа дээр явдаг автобус. Тэгээ одоо метронууд нь ямар шугамтай, за хэдэн цагийн хооронд яаж явдаг, яаж тэр юуныхаа компас карт буюу тий автобусныхаа одоо тэр тасалбарыг авах уу, үн гэх мэтчлэн одоо айл болох наривчлж ярихыг хичээлээ. За тэгээд ер нь бол одоо Ванкуверын нийтийн хэрэгсэл нь бол одоо нийтийн тээврийн хэрэгсэл нь бусад орнуудыг бодвол одоо хамаагүй ойлгомжтой. Тэгээд бас өөрийн гэсэн нэг юм онцлогтой байдаг юм шиг санагддаг шүү дээ. Санагдлаа. За тэгээд өнөөдрийнхөө дугаараа хоёул ингэж өндөрлөх үү? За тэгээ өнөөдөр бит хоёрыг сонссонд маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараа уулзлаа. Түр баяртай. За баяртай.